хоолой радио ярьж байна. Монголын дуу хоолой радио ярьж байна. Тэгвэл ороод байсан. Сайн бацхан уу эрхэм үзэгчтэй. Монголын үндэсний малчин телевизийн малчны хотод нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид Харанга аймгийн Батцингэл сумаас бэлтгэн үргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт маань Харанга аймгийн Батцингэл сумын харьяат аймгийн сайн малчин Батнасан ахын маань гэр бүл урлагаар оролцож байна. За сайн бацхан уу маань. Сайхан үйлчж байна уу? Сайн байна уу? Та нар сайн явцгааж ирв. Сайн үйлчээ. За тэгээд өвлийн адаг сарын энэ өдөр бас малчны хотондоо зочлохыг зөвшөөрсөн та хоёртаа маш их баярлалаа. Их ажлынхаа үеэр бас одоо бидний хэдэн уран бүтээлчийг хурайлган хүлээж авсан та хоёртаа юуны төрөнд үзэгчдийнхээ өмнөөс баярлаж талархснаа илэрхийлж байна. За баярлалаа. За тэгээд гэрийн эзнийг одоо юуны төрөнд гэр бүлээ болон өөрийгөө нэг сайхан үзэгч хүмүүстээ танилцуулаач гэж хүсэж байна. Одоо бид ч гэсэн бас зорж ирснийх гэр бүлийнхэнтэйгээ бас танилцах учиртай байгаа тийм ээ. Харанга аймгийн Батцингэл сумын Баян уулбагийн малчин Батнасан гэдэг хүн байна би. Тэгээд малчны хотод тэгээд нэвтрүүлэг хийдэг та бүхэн өнөө өглөө нар битүү байхад ургаж хэмжээг байхад ирсэн та бүхэнд баярлалаа. Манайхыг зорин ирсэнд. Гэр бүлийн өмнөд За эхнэр Жавцмаа гэдэг юм Бат хоёрын Жавцмаа. Эхнэр үтийвчин суугаад одоо 26 жил мал аж ахуйн салбарт ажиллаж байна да хоёлаа. Хоёр хүүтэй. За том хүн маань аймгийн төвд шүүхт ажил хийж гин. Баг хүн маань энэ жил оюутан болсон. Одоо амгаахын сургуульд орсон тий. Ингээл хоёулаа мал дээр ажиллаж байна. Одоо хаврын салчуудахгүй 20 хоногийн дараа гарах нь тий. Тэгээд яг энэ үйл сайхан үйл болж байна. Үнэтэй сайхан үйл боллоо. Тэгээ хавар нь одоо ямар болохын цагаагаар бидний сайхан сонсон тэгэл шинэ сарын шинжээчтэй тийхэн сонсон шүү дээ тий. Тэгээд 26 жилийн өмнө эхлүүлж байсан одоо бадрааж байсан гал голомт тийм ээ хідэн малтайгаар одоо эхэлж бай. Мэдээж бас аав ээжээсээ хэд хэдэн тасалсан малтай л амьдрал нь одоо эхэлж байсан байлгүй дээ. Жавцмаагч бас энд хариулаач гэж хэлсэн. За бид тэр бол одоо гэр бүл болоод 100 талаас аав ээж өгсөн 100 гаруй толгой малтай байсан. Тэгээд тэрийг өсгөж үржүүлэхийн тулд өрхийн хуурлыг эднэмжүүлэхийн тулд 10 хэдэн жил гутал ойжчихсан. Оо тийм үү. Хоёлаа тийм мал хажуугаар тийм гутал ойсон гэрээрээ тэгээл борлуулдаг захын зээлийн ханшаар борлуул. Тэгж хэрэг авахгүй хоёлаа нэг 100 малтай хүн чинь ер нь амжираад өрөхгүй шүү дээ. Тэгээд хоёул анх өргөдөө залуучууд хоёул тэгээд одоо малаа тэгээд шөнө суугаад тэгээд ажиллаж амьдэрчин. Одоо төдөд одоо 100-аас эхэлж байсан мал бол өнөөдөр одоо 1000 гаруй болоод за тэгээд аймгийн авраг малчин болчихсон. Улсын одоо сайн малчин тун ортчихсан явж байгаа шүү дээ тийм ээ. Бид бүхний зорж ирсэн учир маань болохоор одоо малчин төвнийхээ нэг өдрийн ажил амьдралыг харуулъя тийм ээ. Одоо бас та бүхнээс ажил амьдралтын суралцах, туршлах, солилцох. За тэгээд одоо манай малчин телевизийг маань одоо зөвхөн Монгол орондоо бэлтгэв бас ингээд одоо хөлийн чанарт бэлтгэв бас хүмүүс үзэж сонирхдаг. Тийм учраас одоо Монгол төмний маань амьдрал одоо ямар төвшөнд явна, ямар ажимдж явна гэдгийг одоо бас харуулах зорилготой. За мөн дээрээс нь одоо бид хэд бол их богинохон хугацаатай илгээлт хийдэг юм. Тийм ээ. Тэгэхээр одоо өглөөнөөс орой болтол одоо бид та бүхний амьдрал одоо нэг өдөр ч гэсэн одоо тусдын мөрч нэг өдрийг хамтдаа өнгөрөөж тийм ээ одоо мал маллах байд юм уу за одоо гадуур дотор хийх ажил байд юм уу за тэгэл одоо хоолунд цагаатай боловсруулах байд юм уу одоо ингээл ямар хийх ажил вэ тэр болгонд нь одоо бид бас нэг хамтдаа оролцож малчин айлын нэг амьдралыг өөрсдийн бие дээрээ бас үзэж сонирхож бас нэг өдрийг өнгөрөө гэсэн зорилготой тийм Батнасан ахыгаа бас зорж ирлээ ингээд тийм бид эдийг бас сайхан найрсгаар угтаа авлаа баярлаа за мөн дээрээс нь бас та бүхний хөдөлмөртөө танилцахын зэрэгцээ хөдөлмөр хүнийг бүтээдгээ гэж угаасаа ярьдаг тийм ээ тэгэхээр
хөдөлмөрлснийхаа үр дүнд одоо үдээ зэрэгтэй сайхан амьдарч байгаа хинчгэл харсан сум орон нутагта бас хийсэн бүтээсэн зүйлтэй энэ одоо гэр бүлийг онцлож бас үзэгч түмэндээ танилцуулахар болсон юм шүү. За тийм. За тэгээд малчин хүний хөдөлмөр гэдэг бол угаасаа зогсолтгүй байдаг тийм ээ. Өглөөнөөс орой болтол бол одоо урах нарнаас үчим бүрийн хүртэл одоо зогсолтгүй ажилтаа байдаг тийм ээ. Мянган мэрэгжлийн эзэд байдаг тийм ээ. Тийм болохоор одоо өнөөдрийн хувьд ч гэдэг юм уу одоо ямар ажил төрөл байна. За тэгээд ер нь өдөр ер нь хоёр манадаа бас хоёулахнаа байдаг юм байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр өдрийн ажил төрлөөр нэг хэрхэн өрнөж байна. Нэг өдрийг одоо хоёр мань хэрхэн яаж өнгөрүүлж байна тийм ээ. Эрэгтэй хүн бол ерөөсөө өглөө усвал мал хөдлөөл ерөөсөө малын араас. Тэгэл өдөр малж явал яг өвлийн өдөр бол өдөр нь богинохон. За би ер нь цаг алж байгаа өдөр нэг 6 цаг л мал дээр ер нь явна да. Тэнгэрийн эвгүүд бол тийм тэнгэрийн сайханд бас сайхан л да. Эхнэр чи одоо тэгэл арын ажилд үлдэн өхрийн бас арилгахаас өсвөлөөл. Тэгээ нөгөө онныхон хөх төөрийг өдөрт нь төөн цэвэрлэн гашаа ороо цэвэрлэн. Тэгээд шар өтгий чи маань ч нэг 7 хоноод гарахгүй бол өтгчий хэсгээр ил ондол болчихдээ ерөөсөө шар өтгий нөгөө хон чи юу яадаг байхгүй юу. Ерөнхийдөө хэвтэр амархан ер нь хэвтэр хэрэглэхгүй л тий. Энэ бол тэгээд сайхан нэг л бүлэгдсэн газар тэгээд шар өтгий малтаалаа гөгчүүлээд идэх. Малтахгүй л чинь онцлоо зүгээр тэр чинь сүүлд гарах нь онцлох гэж сүлжигдэг юм. Тэгээд өтөг малтан л да манай ихний чинь. Тэгээд тэрнээс гадна орж ирээ нөгөө гэрийнхээ ажлыг гэрийнхээ юм оолондоос өсвөлээ тэгээд яг хоёоч хийн дийлмэлээ олчин тий. Тиймэрхүү ажлуудаа хий чинь. Гэхдээ тийм ээ нөгөө дунд иж дулаан хэвтэр гэж үг нь шүү дээ тийм ээ. Тэгээд ер нь гашаа ороо дулаахан байхгүй бол сайн шаваастай байр сарвч чинь тий. Тэгэл яг их дулаахан жил дулаа үүлүүд хоныг ер нь гашаад хэрэггүй гэдэг юм да. Гадаа сайхан задаа хонь бол ерөөсөө хэвтийг хэрэглэхгүй сайхан тэгэл яг ямаа ихтэлдэ манай ямаа сайхан яаж ирээд их гашаад ирэхээр нөгөө хонч ноосонд ивсээд тэгээд үзэмж нь хүртэл өнг алдаад тэгээ мууд нь өснөөсөн дивсч өснөөс нь жоохон борлох маягтай болд. Ерөнхийдөө тэгэл гашаад бол ер нь гашмааргүй тийм дөө. Тэгэл зармайл нь яг ангаа хийлэхтэй манай нэрвч ангаатай. Тэгэл ер нь задгаа хитүүлдэг. Хаяа нэг тэнгэрийн шуурга муургатай тэнгэрийн нэг тийм мал тогтохгүй хүүтний шүн нь бол гаш шун. Тэгээ тэрийг доор нь цэвэрлээл янзаад байхгүй болохгүй гэдэг юм. За ингээд үзэгч та бүхэн Монголын үндэсний Малчин телевизийн Малчны хотод нэвтрүүлгээр Архангай аймгийн Батсингэл сумын Баян уулбагийн аймгийн аварга малчин Батнасангийн зочилсан нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ. Өглөөний нар бас сайхан мандлаа одоо малчин хүний өдрийн ажил бол одоо нар мандаж одоо мал хөдөлснөөс эхэлдэг бах та тийм ээ. Тэгээд одоо малчин хүн чи өглөө гэгээ оролт босоод тэгэл нар тусахч чи одоо тэг малынхаа баас хийсээр малч билчих гээд он. Өнөөгөө сайхан өглөө байна да. Тий. Орд ер нь их сайхан дулаахан байна. Тий, дулаахан сайхан ба. За энэ үйл бол ерөөсөө ерөнхийдөө сайхан үн үйл болж байна. Манай энэ одоо засмас багтай үйлжөө буучаад эрт таваржаанда буутсан манайх. Тий. Тэгээ нөгөө үйлжөөнд чи одоо нөгөө уснаасаа хол. Бас тийм. Тэгээд усгүй хожиргүй бол ус хожиргүй бол тэгэл малч хэцүү шүү дээ. Дунд их ундааш чинь усрах чинь тэгээ аварчаанда эрт бууц. Одоо айлж ерөнхийдөө бууцгааж байна. Манай энэ хаварч чи сайхан аварч байгаа мó энэ. Өвс сурмалч сайхан оргадаг. Одоо манай чи яг баян уул гэдэг бол ч одоо энэ бол аахгүй.
За. Баян уулын баруун. Тий, баян уулын тойрол ич одоо тэгэл өвлөхөр нь хойшоо агт гэдэг сайхан нутаг үүд. Инээд гараа гэдэг бол одоо. Тэгээд энэ баян уул чинь юу юм байгаа. Зүү хойшоо харж хөвцсөн им асан дүртэй тийм уул гэж хөшчүүл ярьдгийг. Тэгээд ерөнхийдөө яг энэ им аслан гэдэг чи яг эргэн тойрон айлуудаа ээлтэй тэгжил ярьдгийг өгчүүл тий. Тэгээд ийм л уул байгаа. Тэгээд энэ уулыг ахын түшиглээл одоо 5 настайгаас хойш баяа уул тэгэл энэ тойрол байж ин да. Ойрын эдэн жил ургаагүй тийм үүс уран бол ургацсан харагдаж илээ. Тэгэхээр л ерөөс дэлхий сайхан хур ураатай бол дэлхийн гэл юм байлээ. Тий. Тэгэл одоо малын тууран юу болж чинь мал ихтэй бэлчээр залгаж ийж байгаа. Тэгээд энэ чи яг хур ороо бас их сайхан ургамаар маягтай юм байлээ. Тий. Энэ ч бол тийм сайхан зам үйл бол өв садлан бол энэ ч сайн авсан манай нутгийнхад. Тий. Би бол одоо өөрөө нэг 10 гаруй твш ногоо ус авсан. Өөрөө та хаталд гарах уу? Тий, өөрөө гарна. Өөрөө тэгэл сургууль манай аймагчийн улсад малын тоогоор тэргүүлдэг дээгүүр ордог шүү дээ. Одоо энэ жил хөвсгөнүүд өнгөрсөн жил бол 10-гаа орж исэн. Тэгээд манай Бацангил чинь мандал тэргүүлээд малын тоогоор. Тэгээд Бацангил хоёрт ордог. Тэгээд Бацангил сумынхаа хамгийн их малтаа баг нь манай баян уул баг юм байна. Тэгээд манай Бацангил чинь бүхий үлгийн нутаг өсгөө аваргаас өсвөлээ. Тэр уул угаасаа гарцаагүй. Тэгээд энэ мал ихтэй сайхалтай манай нутаг чинь тий. Тэгээд үүс урмууд сайхан урган нарийн үүс хоньны тийм морин хонин чинь сайхан урган. Тэгээд аг гэдэг урмууд чи яг нүдэлчих үеэрээ их малд их сайн. Шимтэй хонь малд бол энэ шимтэй яг нүдэлж аг нүдэл гэж ярьдаг тий. Сайхалтай. Тэгээд яг би ч одоо тэгээд малаан төлөвлүүлээл дуусны дараа энэ оршигаа энэ үүсгээд энэ дараа энэ чинь сайхан яргуу сайхан ороод энэ гэр хөх яргуу хавртай. Тий. Тэгээд ногооноор гал тийшээ яргуулаад ногоолол тэгээд гол руу орж ирдэг юм да. За гэрээ эзэн Батнасанг гадаа одоо хууч хөөрж явах зур Малчны хотын нэвтрүүлэг маань гэрийн эзэгтэй Жавзмаатай үзэгчид та бүхнийг уулзуулах гэж байна. Тэгэхээр айл гэрийн өнгөтэй өвдтэй явах, эмх зэгцтэй байх, цайтай унттай байх бол яалтчгүй гэрийн эзэгтэйтэй холбоотой. Тэгээ танад орж ирмэгц одоо гэр бол маш сайхан эмх зэгцтэй, цай сайхан амттай, хийсэн хоол намттай. Таныг бол одоо ямар хүн бэ гэдгийг илтгэж байгаа юм. Тэгээд орж ирсэн айлын маань хамгийн хүндтэй хэсэг би яг энэ хэсгийг гэж боддгийг. Энэ бол одоо амьдралынх нь, залуу насных нь, энэ насан туршийнх нь одоо хамаг одоо дурсамжууд хамгийн хүндтэй хүмүүсийн одоо зураг байдгаа. Айл бүрт орохоор энэ хэсэгт ортой одоо хамгийн сайхан хэсэг санагддгийг. Тэгэхээр та бас гэр бүлээ танилцуулаад энэ жазн дотор байгаа хүмүүсийг бас танилцуулаач. Ямар зурагнууд байна? 2 хүүтэй юм байна гэж ойлгож байна эндээс те. За манай гэр бүлийн үнийг одоо Цэндижмийн Батнасан гэдэг юм аа. Тэгээ их тамир сумын буугтай хүн. Би болохоор баян уул багийнхаа яг энэ унган нутгийн хүүхэд. Тэгээд энэ одоо манай гэрийн хүндтэй зургийн гоонд одоо манайхны дандаа л бидний ор тутны өөр хүүхэд ах トゥ тэгэл аав ээж тийм хөрөг зургнууд тахта. Тэгээд би тэр болохоор одоо 1993 онд айл гэр бүл болоод тэгээ энэ одоо хайрхныхаа үрт галголом том бадраач тэгээд гэр бүл болсон. Тэгээд энэ хайрхаа уулаан түшгэлээд ингээл уусаад жилийн дөрөв өдрөлийн уул хайрхнаа ингээл тойрол хаваржж өвлжөөл ингээд явж идэг. Малчулсаа одоо тэгээд би тэр гэр бүл болоод одоо идэг 25 6 жил болсон. Тэгээ мал аж ахуйн салбар дээр бас л ялгаагүй 25 6 жил ингээд ажиллаад. Гэр бүл болол хоёулаа шууд мал дээр. Тийм, мал дээр уусаал бага наснаас аав ээж уусаа хөдөөний малчин удамтай улсад байсан. Тэгэл үе залгамжлал одоо өр хөвгтөө өсгөл мал идээг гэл өсгөж үржүүлээл орон нутгатаа нэр хүндтэй ингээд өрс ногоон хөдөлмөр ур чадвараараа амьдарч байгаа.
Нэг юм малчныг ирүүлээ. Танаа одоо хоёр хүүгийн хувьд бол бас яг мал дээр бол үлдээгүү, хоёлоо бол дээд боловсралтай болсон юм шүү дээ. Боловсралтай болно гээл одоо явж байгаа. Тэгээд Өөрсдийнх нь сонголт. тий өөрснийх нь сонголт. Тэгээд хоёр хүүхдээ одоо яг мал аж ахуйн салбар дээр бага наснаас яг малтай ойр дотн өссөн болохоор яг өөрснөө ингээд өөрснийхөө сонирхлоор одоо боловсралтай болоо явж байгаа. Тэгээд аав ээжээр нь одоо яг дидгэрд гарч өндөр наснаа суух хүртэл ингээд мал идэг нь мал одоо өсгөөд үржүүлээд явна гэсэн бодолтой малч ингээд хоёулаа явж байна. Хүү бол их том хүү бол ойрхон ирнэ үстэй тий аймгийн төвсний төвчөлт тий том хүү болохоор яг нөө аймгийнхаа төвд байгаа болохоор ер нь тэгээд уул нь аав ээжээ бүл бүхгүй болохоор ер нь юу яадаг юм а хагас битэн сойдрынхаа ажилтгын чөлөө зовыг хараад тусалцаа дэмжлэг одоо тэгэл өтөв бууц гашаа хороос хөвлөх өндөл юу одоо ингэж ухах наашаа цаашаа нүүдэл сэлгэх ийм юмд бол тусалцаа үзүүлдэг ажлынхаа чөлөө зовор тий. Одоо яг зүгээр танаас өмч одоо хамгийн олон малчинтай гэдэг гэж шүү дээ. Зүгээр бэлчээр нэг хүрэлцээ гэдэг юм уу? Тэр тал дээр ер нь ямар байдаг юм бол одоо олон малчин тэгээд айл болгон бас олон малтай бол бас хэцүү л байх бах. Тий. За бэлчээрийн хүрэлцээ бас л тааруул да. Одоо тийм мал нэгссэн баг тий. Манай багч яг доод багууд нь ч бас гайгүй зүгээр. Манай багч мал ихтэй болохоор яхан хүрэлцээ муутай. Гэхдээ яг манайх ч одоо ингээл явал уул нутаг бий л дээ. Тэгээд гадны мал зал орж ирж үйлчиж хаварч за тэр бол одоо нутгийн адилхан малтай хүмүүс тэрийг ямар хажигтай нүш тэгэл болох үтгэрэл явдаг юм да. Аль болох ойлголцоо зогцоол тий. Тэгээд одоо ч бас нэг тооноос илүү чанарт анхаарай гэж одоо ер нь хаасайг үл ярьдаг болсон биз дээ тий. За тий. Одоо бас нэг тоо ихсэг тусмал одоо бас бэлчээрийн даас хитрэн. За тий. Тийм учраас одоо бас нэг чанарт анхаарай гэж хүн болгон л ярьдаг болсон байна. Тийм болохоор одоо таны хувьд одоо жишээ нь малынхаа чанарт ер нь яаж анхаарч байна? Одоо хууц ухна одоо эцэг мал хаанаас олж ирж тавьж байна? Үйлдвэр угсааг нь ер нь яаж сайжруулж байгаа юм? За ерөнхийдөө тэр чанарт анхаарна гэдэг чинь зүгээр л дээ. За би юу яасан юм аа? За адуунаасаа эхлэе. Адуу бол би дорнодын цагаан овоогоос би нэг сайхан цоохор азар гавцарч тавьсан. Тэгээд Улаанбаатар Төв аймгийн Гачууртаас нэг Мөнхбат гэх нэг дүүгээсэн бас нэг хүрээ алдсан соёл үүрээ авч азар тавьчихлаа. За тэр бол бас л сайхан тавьсан. Одоо төлөнчгөл бага наадмуудтай хүсэн тэр алзаа газар. Төлөнчгөл одоо сум уманд ороод байдгийг. Тавьмаар юм билээ. За одоо бол за хонь тал дээр бол одоо би юу яасан? Одоо 14 онд одоо өмнө говийн Баян овоогоос очиж гуцхан авч ирсэн. За. Нилээн холоос илгэсэн байх шүү тий. Тэгээ нөгөө Улаанбаатар гэдэг юм манай дөө мөнх хоёр гээд за эхнэр нь болохоор нөгөө өмнө говийн Баян овоогийнх. Тэгээд тэдний хадмагаас тэрэг өрөнд татаж очиж авсан. Тэгээд өмнө говьд очсон сайхан билий мал нь бас л чөмөг ясн урт торнон байдсан билий шүү. Тэгээд нэг сайхан гуц өмнө говийн Баян овоогоос за өмнө говийн сэврээс ухан автар тавилаа. Тэгээд манай ямаач ноолон бол ер нь гайгүй болцсон шүү. За ямаа бол стагаар ажиллагаа ордог юм да. Ишиг одоо нөгөө чихэн босдол ажиллагаа ямаа гэж амтай юм шүү дээ тий. Ажиллагаа орж чихэн босоод ирэхээр л гайгүй болно тий. Ишиг тий. Тэгээ би чинь нодон жил чинь нөгөө гатуу гантай гэдэл хүмүүс чинь нилээ мал залаан зогцуулж янзлсан. Би чинь нодно юу яасал да. Ямаанда ухан тавиагүй хондоон ч баг тавьсан. Ер нь тэхгүй бол болохгүй нэ гэж та. Тэгээ ямаанда ерөөсө ухан тавиагүй инжил тавьсан. Тэгээд суваа орцсон ямаа инжил гайгүй. Тэгээд гэж бодсон тий. Гайгүй тэнхлэн байл тий. Тийм байна. Тэгээд өшгөлөөр чи манайх ч одоо 100 нэлийн гараал ишгэлэндээ ямаа. Тэгэл ганц хоёр хүндүүл ямаа ишгэлэх чинь чанга шүү тий. Алдаад шүү тий. Одоо тэгээд одоо ч яг уу тэгээд өвлийн цагт бол бас яг зүгээр яг нэг хатлан дижээлэл бэлтцсэн байж ивэл бас нэг өдөртөө
нэг амжилтуудын ажил бас гайгүй. Яг өвлөгийн нөндөл сайхан налаагаад байж байгаа шүү. Тий, өвлөгийн нөндөл ерөөсөн хадлан хичээл өвлчөө байраа сайхан яндалцсан. Тэгэл малдаа хондоо явчаал хониороо адуу малаанд орндож адуучин чи яг хөтэ нэг хэрэг сайхан юу антэн чи хийгүүр сайхан хониороо харж өрчаал. Тэгэл өвхөрчгөл энэ сарлаг мардгуул тэгэл хээгүүр унаа хангаан сарлагч. За хэдэн Монгол уул яг гаднаа сайхан гэрэмт орж ирэл. Тэгээ одоо манайхад тижил мижил тийм одоохондоо байхгүй. Тэгэл хавар нэг явуулж яхан тижил өгнө. Гайгүй тархаа ортон бол баг тижийлэхгүй тий. Тэгэндээ тийм ээ. Тэгэл тий. Тэгээд тижил мижиг өгөөл байна. Одоохондоо тижил мижил юм гарав. Яг хурган төлөг ишиг борлон нэг тижил юм гарвал дастаж хийн. Одоохондоо болоогүй цагаан сарга өнгөрч ижил тижил мижилд оруулах та тий. Тийм шүү тийм ээ. Тий. Яг энэ тамирын гол урсж байгаа юм биш үү те? Аа за. Тамирын голын яг л уртгантал хаварждаг айл. Тэгээ хаваржаан дээрээ байгаад байгаа шүү дээ те. Өтөг бол бас нилээн болцсон маань өдөр болго авч гин үү? Өтөг бол одоо ингээд юунд мал хоноо гашхаар ингээд өтгөшчдөг. Тэгээ бид тэр өнөө онц чинь нэгээд өтгөх болохоор ингээд 2-3 хонж байгаа хуулаад хусаад гаргачдаг. Тэг өдөр тутамд нь тий. За танах чинь бог саадаг байсан гэлөө. Бог саана ямаа хон саажсан сүүлийн үед л хоноос авахгүй ямаа саач. За тэгтээ бог нь хугацаанд гэсэн. Бог нь хугацаанд нь 2-3 сар л саад 6 сараас 7-8 сар. Тэгэл 7 сарын хорд саахгүй тий тавьчихдаг. Хүүхдүүд эзгүү хойлохнаа байгаад байдаг туслах малчин бас буцчаад байдаг. Энэ олон ажлыг одоо яаж амжуулж чинь ирж хай туслах хүн бас байна үсттэй. Тэгэхээр ерөнхийдөө тэгээд хоёулаа голцоо туслахаар аймгаас хүү ажиллагааны чөлөө заваарл ирнэ. Тэгээ ерөнхийдөө тэгээд угаасаа баг төрөлх наснаас энэ амин нэг мал аж ахуйн салбарт өнөргөөс яг угаасаа дасцсан. Тий ингээд дасцсан болохоор угаасаа энийг би угаасаа энийг ажлын тоонд угаасаа боддгоо. Тий өдөр тутамдаа угаасаа хийдэг болохоор угаасаа энийг угаасаа хүнд хэцүү байна, тийм байна гэж угаасаа шантардгоо өнө хийгээд угаасаа өдөр тутамдаа хийдэг болохоор угаасаа эндээ хийхтэй дуртай. Тэгэл энээс энерги хүч аваад ингээл байгаль дэлхийдээ хайрцаасаа хамтарч байна. Одоо миний асуулт бас нэг зүйлээ нэг тийм таны бодлыг гаргаж ирэх байх л та. Сая бид нар гэрт бас ярьж илаа залуу малчид их ордож байна. Магадгүй 80-аад оныхноор залуу малчид ингээд дуусаад байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо энэ залуу малчдын залхамж халааг ер нь яах ёстой. Яг ингээд тойрын амьдрал дээрээс харахад хүртэл хоёр хүүхд хоёлоо боловсралтай болох гээд тий сургууль соёл руу хот хүрээр ингээд явцсан аймаг руугаа байж ингээд хоёлоо үлдсэн байж дэг тий. Тэгэхээр ер нь малчдын залуу халааг ер нь яаж бэлтгэх ёстой юм бол дээхэн үед бол магадгүй малчдын залуу халааг илгээлтийн эздээр ч юм уу бэлтгэл байсан баг тий. Одоо бол яг юу гэдгийг сургууль дадлах хийх гээд ирэх ч хүн байхгүй шүү дээ тий. За тэгэхээр энэ бодлыг дэмжил одоо нэг дээхэн үед нэ илгээлтийн эзэн гээл нэг одоо бидний өнөө нэг сургуульд байхад хөдөлмөр цуслан гээл нэг 2-3 сар айлын хон мон саалгаад хүүхдүүдийг ч биднэрт одоо 7-8 дугаар ангийн хүүхдүүдийг хөдөлмөр цуслан гээл ингээд аваад гардаг. Тэгэхээр тэр илгээлтийн эзэн гээл тэр одоо залуучууд ингээд хөдөө илгээлт маягаар ингээд нэг хугацаатай ч байдаг юм уу тий. Нэг айлууд одоо нэг хөдөөний айлууд нэг хүнд хүчээр үүшт ажилтаа үүшт одоо хавар мал төлөх үү юм уу тий. Тэгээ зуны одоо сайлан цагаар юм уу. Тэгээд одоо улирлын чанартай ингээд хийлгээд ингээд мал аж ахуйн салбарч юу хийдгийг, сайл сүгөө яаж борлуулдгийг гэдгийг мэдгэдэгхүүнтэй болох болов гэсэн утгатай л үгийг хэлж байгаа. Тий. Ер нь танаа гэр бүл тойрын хувьд одоо сум орон нутгаас энэ зохион байгуулж байгаа олон нийтийн ажил одоо нийгмийн хариуцлагатай ажлуудад ч гэдэг юм уу ер нь идэвхтэй оролцдог уу? Тиймэрхүү саналууд бас ирэх үү? Ирнэ. Тэгэл одоо нэг манайх ч нэг Батцангилийн 6 багтай
Тэгээ манайх болохоор ингээд энэ нүгэр хайлууд нь Баян уул багтаа гэж ордог. Тэгээд энэ намар одоо 9 сар 10 хэднэр бол одоо нэг сумд одоо нэг сайлчин шалгаруулах тэгээд нэг үнэнээс илүү хувьсүү саах тэгээд цагаан эдэгээ яаж боловсруулах тийм малчтын дунд нь 6 багийн дунд үзэсгэлэн худалдаа болсон. За. Тэрэнд болохоор би болохоор яг жижиг гарын доорх материалуудаар одоо сүү цагаан эдэгээрээ бяслаг тэгээд цүрмээ аруул тэгээд өнөө ширгээмэл аруул өрөм тэгээд өнөө боргуурл хавчсан одоо хавчуурхтай өрөм тэгээд одоо юу хурууд аруул эдэм эцгий гэл ийм материалуудаар оролцсон. Тэгээд сумаан төлөө багаан төлөөлж оролцсон. Тэгээд 2 3 дугаар байранд орсон. Тэгээд ямар амттаас хайрыг ямар амттлаг ааруул гэж манаас сум шалгаруулсан. Тэгээд тэрэнд нь гүхүүрээ айрыг гэдгээрээ бас би бас оролцсон. Ямар гоё юм бэ тийм үү? Дааж тийм баха айраг уусан чи их гоё байгаад байсан. Тийм. Гүхүүрээ айрыг гэдгээр гүхүүртэйгээ очиод айрыг яг сум орон нутгийнхаа өдрөдлгүүд шалгуулад амтлуулаад тэгээд оролцсон. Намайг сая архангаараа манай багаас болохоор 2 3 өрх оролцсон. За Чулуунбаатар, Нямсүрэн ингээд 2 3 айл их нэртэй хин Насалма Алтан цэцэг гэдэг 3 манай багаас 3 айл оролцсон. Тэгээ бид 3 сумаан төлөөлөд багаан төлөөлөд амжилттай оролцсон. За. Тэгэл бас олон нийтийн ажилд идэвхтэй оролцож явах юм бол амьдрал бас нэг гоё сонирхолтой өнгө нэмж байгаа л нэг дурсамж тийм сум багаас ямар үйл ажиллагаа явуулна тэрэнд нь аль болох чадвараараа л оролцъё дэмжиж гэж л боддог шүү дээ тийм. Намайг сая архангаа явлаа гэл тэгэхэд хүмүүс архангаа ааруул гэл хүн болгоно л хэлээд ах юм билээ. Тэр нь юу манай ар хангаач одоо ааруул цагаан эдгээр бас гайгүй шүү дээ тий. Одоо ийшээ явахаар нэг тамирын гөхнөр өндрүүлээ хануу гэл тэгэл сарлагтай цэнхрээ орхон гэл тэгээ манай энэ нутгийн утч яг өөрснийхөө хэмжээнд тохирсон саль сүгэн борлуулаад тэгээд эдээ цагаан борлуулаад бас хийдгээ эдээ цагааны хувьд төр манай энэ манай багийн улсууд манай энэ хавийн оршин сууж байгаа улсууд эдээ цагаан сайхан авч бэлддэг хэрэгцээндээ. Танах чинь бас эрүүл мэндийг дэмжигч өрөх гэсэн байв. Энэ ямар учиртай юм бэ? Тэр нь болохоор яг одоо ингээд манай сумаас одоо эрүүл мэндийг дэмжигч өрөх гэдэг нэг тийм аян явагдсан юм бэл. Тэрэнд нь болохоор манайх яг цэвэрч юу айл тэрэ шалгарсан юм бэ. Нөгөө нэг социализм үеийн соёлын товтлогооны. Тий, соёлын товтлогооны нэг дээр үеч нэг тиймэрхүү байсан манай аав ээж юу шүү дээ. Тиймэрхүү маяг тийм бас аян явуулаад тэрэнд нь манайх бас оролцсон юм бэл. Тоо гоё өдөр байна. Гоё юутай. За тамирын голын бүсгүйтэй уулзсандаа баяртай байна. Тамирын голын хүүхнүүд ийм сайхан хүүхнүүд байд юм байна шүү дээ. Телевиз готон тийсэн, малчны готон нэвтрүүл хийсэн. Та нартай баярлалаа. Зүгээрээ ийм гоё газар ирсэн дээ. Бүр баяртай. Дахин ирж их олон нэвтрүүл хийж. Дараа жил ирээ заяа. За бэлич хэрэггүй байж би ч мөр бөөн бэлтгэл болоод бэли мэлийн өмсөж гарч ирээдсэн. Бэли мэл юусаар. За та ажлаа үргэлжлүүл. Би танд туслана. Тэгэд яг энэ бургасныхаа энд болохоор ингээд хардтай ингээд мал сайхан ингээд чөлөөтэй ороод ингээд усаа угаал наашин цаашаа ингээд гар. Манай өвлжөө болохоор одоо тэр нор төмбөгээд хайрхан байднаас. Тэр дээр овоотой. Тэгээд тэрнийхээ ингээд чиг хоошоо явал манай өвлжөө ити. Энэ тэндээ хэдэн жил өвлжж? Тэндээ одоо бас 7 8 10 жил өвлжчихлээ. Тэгээд эндээ ирж хаварчаад тийм. Тэгээд энэ жил болохоор нэг бараан болохоор битээр яг бас нарийн малдаа усан бас ойрхон зүгээр юм уу гэдэг энд ингэж хаварчин дээр бууцсан байхад бараан болохоор. Одоо ер нь тэр тусмаа хөдөө орон нутагт ирчүүл маань ер нь морь сонирхгүй өнгөж ер нь байх байсан юм байна. Тийм ээ. Тийм. Батан сахаа үжигсэн бас одоо миний одоо дандаа таны гаргасан амжилт. Миний тийм ээ. Гаргасан амжилт одоо би ч яг юу л да сум орон нутагтаа л нааддаг. Тэгээ нэг сум орон нутагтаа наадаад нэг 10 гаруй айрыг ийм л юм байгаа. Би хамгийн анх юу юм байгаа.
тэр ч явахаас өмнө баг хүүхэд байсан доо. Одоо 16 7 тал байсан баг. Энэ шивэрт арьсаа сувлил гэж үйдэг юм аа чинь амралтын газар. Тэрний нэг 10 жилийн ой болоод тэрэн дээр нэг дааг үйсэн нэг хүн сайхан усан дагав янзтай тэр. Янда. Тэрийг нэг 3-аар дахиулж ирсэн анхудаа. Тэг чи ерөөс медаль байдгүй. Медаль төмөр ийм юу медаль бол ерөөсөн тэр ховорхон. Тэгсэн чинь анхудаа нэг хөрөл медаль зөвгөл бүүн баяр. Нутгорныгоо чи наадам хийгээш. Медальныг алдаг. Тэгжил анхудаа баярлж исэн даа. Уг нь бол эрт төмөр үйсэн юм биш үү? Эрт үйсэн. Тэгэл яг хөө мал цалын юугаар захаалт заримдаа уяхтаа тэгэл хүүхэд нэг томроог байгаа. За хоёр хүүхдээ яг моронд ундаг болоод ирэхтэл жинхэнэ мор үйсэл та. Тэгэл энэ орон нутагтаа тэгэл овооны суурганы наадам багийн наадам ч одоо өндөр болцсон шүү дээ. Одоо мундаг тийжээлтэй одоо зүүн талаас яцаа дуунууд хэрвээ багийн наадамд бол бас өрүүлж идэж болсон шүү одоо тий. Тиймэрхүү маягтай юм байна. Тэгэл яг хаа миний үйс юм ямар ч байсан орон нутагт ороод идэгин тий. Тийм л юм байна. Одоо бол ер нь болцол ер нь баг хангагдсан юм биш үү тий? Сумын алдавт бол ер нь болцол шиг юм байгаа. Тэгээд одоо арай л ганц нэг шүүгд дутуунуудаа тэгэл болохгүй байгаад энэ. Тий. Тэгэл яг одоо миний бодлоор тэгж боддог шүү дээ. Одоо заавал одоо тэгэл нэг алдарт хийсэн нэр зүгээл заавал одоо тэгэл нэг зүүн талаас зүүн аймагуудаас одоо морь авчраад тижээл витаминээр дэтгээл ингэж уралдах биш. Яг зүгээр байглаараа тэгээд тэр тусмаа сумдаа багтаа ингээд гоё уралдаж ах чинь тэр их гоё байдаг штэ. Тийм дөө. Тэр чи одоо ер нь багийн наадам, сумын наадам тэр овоо сургууны наадам чи сайхан болдог болсон шүү дээ. Одоо танихгүй хүн гэж байгаа дандаа орнуудыг таньдаг. Гэхдээ яг гаднаас хүн ирнэ л дээ. Гэхдээ их сайхан дэр чинь. Тэгэл одоо аймаг юм уу улс мус төвчл мань юугаа таних байлаа. Тэгэл ийм бүү итлганцанаа тусч байгаа тэгэл ирэх байлгүй тий. Ич орнууд ч сайхан л да. Хөөхтүүд ч одоо оюутан бага хөөхт болохоор оюутан болоо чинь том. Тий. Хүмүүл зөөтэй тэгээд морины хөөхт мөнгөцийнхэн муутай тий. Яа одоо ханууд дуудахгүй эдоногоос нэг хоёр адуу барьж авч тийжих гээл. Санаатай л байна тий. Бас хоосон байхгүй. Иргэжил нэг юм идэх юм уу гэх. Одоо тэгээд нэг хүний нэг сонирхол одоо юу тийм хобби байгаа шүү дээ тий. Бүүн дор хобби. Тийм болохоор одоо бас зүгээр гэж болдгоо. Тий. Тэгээд нодны үрдэн бол яг ерөнхийдөө нэг хүүхэд юу одоо өөрөө нэг нодны нөгөө цаг нь жахан гандууд нодны жилжиг хэцүү гот руу би 100 наадны үеэр их мал зал зөгөөд юм тэгээд завгүй ерөөсөө. Тэгээд өнцөлдөө тий. Одоо тэгээд түрүү таны хэлдгээр одоо нэг морины хүүхэд унаач хүүхэд гэдэг одоо их том асуудал байна. Энийг одоо энэ хичээс бүр тэр морины хүүхдийн сайхан сонирхолтой хүүхдүүдийн сайхан морины хүүхд сургаад бүр моринд одоо тэр гадаадын чинь сайхан тэр моринд төрүүлгэж чинь яадаг юм биш. Бүр бага насны хүүхдийг бүр одоо манай монголч яадаг юм. Юус эртээс өвлөөд ийсэн тэр бага насны хүүхдэр унуулаад сурах яатсан юм чинь сурцсан юугаар ийсэн юм чинь уламжилж ийсэн юм чинь бүр сургууль гэж бодох юм тийм ээ. Одоо төвийн ч бай тийм морин сонирхолтой хүүхдүүдийг яг одоо зөвхөндөө тэгэл юу дөө морин хөдөө талтай хүүхдүүд л мөр унаад байгаа шүү дээ тийм. Тэгэл энэ мор үйдэг айл байгаа ч юм уу хүүхд мор үйдэг айлын хүүхд ч юм уу тэд нар ч моринд бас ойрхон өсөж байгаа дээр л унж байгаа одоохондоо тэгэл явандаа бол ер нь морины хүүхдийн залуу малчаа ирэх уурд шүү дээ. Тэгээ одооны хүүхдүүд болохоор төв орон суурьных нь тэгээ хөдөөтэй юу хөдөөнийхөө амьдралыг мэдэхгүй одоо бидний үед нэг сургуультайгаа тэр юу гэж байсан хөдөлмөр суслан гэж 7 дугаар ангид байх лөө 6 дугаар ангид байх л явдаг байсан. Тэр шиг тэр хүүхдүүдийг ангиар нь тэр хөдөө одоо энэ мал ихтэй айлууд навраг малчтаар авчиж гаргаа цагаа хөдөлмөр туслан гэдгийг тэр одоо ямар маягаас ч гаргадгийг тэгж гаргаад тэгвэл төв оронгийн октооч банд нар ч нөгөө малаа сайхан мэддэг сайхан сайлан саага борлуулдаг тэр харуулъя яаж авдгийг сайхан мэдээ тийм ээ. Тэгээд сураад төв хүүхдүүд чи очиод ээж авдаа яа ингэж сурсан энэ тэрийгээд тэгж сайхан
тийм юм бот явах юм биш дээ онны бичил дээр тий. Тэгээд мал сэтгэлтэй болно гэсэн үг байл да. Тэгвэл одоо цагт чинь бас нэг хэцүү болсон биш. Хүүхдүүд одоо жишээ нь тэр тусмаа төвийн хүүхдүүд бол одоо нөгөө малаасаа айдаг болсон тий. Мал маллага арга ухааныг мэдхээ байсан. Сүү цагаа идэж боловсруулахаар мэдхээ байсан цаг ирсэн биш. Тий. Одоо таны хэлдэг бол уул нэг сайхан санаа байна л да. Тэр болгол тий. Тэрийг л ахын яриад байгаа. Тэгээ нэг тиймэрхүү яач бол бас тэр чи сүүл сайхан яачдаг. Тэгэл одоо төв хөдөөгөл монголчууд гэдэг чинь нөгөө мал аж ахуй орон ч одоо тэр мал аж ахуйн талаас сайн мэдчих хэрэгтэй юм байна. Ер нь тий. Тэгэл одоо дэгнүүд миний үед бол одоо тэр үхэр тэр гэдгээс сайхан идэлдэг байсан. Одоо тэр одооны залууч бол хүүхдүүд бол одоо бараг тэр үхэр тэрний тоног төхөөрөмжийг бараг мэдэхгүй тий. Мэдхгүй шүү дээ. Юу гэдэг бодоо тэр даа маяа ходрог даа ер нь бараг мэдэхгүй. Тэр мэрийг одоо яг заримдаа хамахагаар янз бүрийн уучны юм асууж л байдیں۔ Тэгэл тэгэхээр тэр нэг миний тэр яриад байгаа тэр хөдөлмөр туслан гэж л хүүхдүүдийг л гармаар санагдаад байгаа. Одоо тэгээд нэг үхэр тэр яг 3-7 хоног ч юм уу нэг сар сайхан тэгж өдөө байлгаж байгаа нөгөө намайг сургуульд байхад хийдэг л байсан нэг тиймэрхүү маягаар л төрс гэж байгаа. Яавал зүгээр юм уу гэж бодолтой байх юм тий. Одоо хүмүүс ч үхэр тэрэг битгээл одоо морио унаад хонд явж байгаа юм ер нь цөөхөн болсон биз дээ. Тий. Тийм одоо нөгөө нэг хүмүүсийн одоо Монголд нөгөө нэг хятад мотоцикл унаал. Тий. Тэр чи яг унсамаа нэг адуумал би ч л одоо ундгүй гэж юу байлгүй хаяа нэг адууны ирэл мэрэл бол хаяа яваар тавьчих юм тий. Хэрэггүй хэрэгтэй байгаа. Хэрэгтэй байгаа тий. Гэтэл яг нэг уламжлал одоо бид нар чинь нэг одоо алсуурал нэг жоохон гээгээд байна л да. Гэхдээ манай энэ нутаг бол ер нь морин бол сайхан унаа шүү. Сайхан чийлэн. Сурын идэл мэдлийг бол мор малнда сураа сайхан илтэн сайхан залуучууд сураа идэл мориндоо ер нь дөрөв ч юм уу энэ төв тал руугаа ч юм уу тэр мор цоллох гээд орж байгаа нь тэр орос хувцастай ороод тэр лийг харагдах юм. Сайхан дийлээ хүмүүс морон сооч нь гоо тэр мор шүгрөөсөн хүн эзэн мор үйсэн уяач хүн ч одоо нэг сайхан Монгол дийлээ өмсөө нэг яваад орчмоор санагдгийн тэгээ нэг хүүрт мөртөгтэй орцсон нэг уужаа шиг л тиймэрхүү юм харагдгийн тий одоо тэгээд тэр л над нэг эвгүй харагдгийн сайхан Монгол дийлээ одоо би захирлын залууч бол яд мор шүгрээд ирсэн сайхан Монгол хувцас өмсөө яваад орвол тийм ээ. Тэгвэл бас нэг тэр гашаантар сайхан харагдана ч тийм. Эсвэл яг хаа халууцаад байгаа нэг Монгол замцтай ч юм хилибэл явчаа тэгээд яваад байгаа тийм ээ. Тэгэл одоо нэг мор одоо ундгандаа хэрэглэнэ гэдэг чинь их сайхан л да. Өглөө бидэд бас өглөө эртөө танаа гадаа ирлээ шүү дээ. Тэгээд бас нэг сайхан мор уяатай байхлаар нь харахад бас их сайхан л байлаа. Одоо бас их сайхан морио ундлага эдлэгэндээ бас хэрэгэлдэг айл байна л гэж би бас одоо ч бодож илаа шүү дээ. Би ер нь өглөө босоод морилуугаа алхаа шүү 10-60. Тэгэл морин мэлцсэн байхад амар идэх байхгүй. Мал зал ийш тийш явхад эргүүлэхэд сандрах юм байхгүй. Мориороо ухсагаад морч нь морь шиг сайхан байхгүй л дээ тэгээд. За хурдан хөлөг хомбон туурайтуудын олон сайхан медаль, шагнал өргөмжлөлийн дэргэд суусан байна. Би танад орж ирээд бас энэ дээрх өргөмжлүүдийг хараад их бахархаж байлаа. Тэгээд тань дээр бас хаягалсан жуух ч үгээсэн шүү дээ, тий. Тэр тухайгаа. За би болохоор энэ хүнсүдэ аж ахуйн газраас жуух хүчээр 2014 онд шагнуулж байсан. 2014 оны 3 сарын 1-нд хүлээ авчихсан. Таны ажлын үр дүн амжилт бүтээлийг үнэлж хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 12 оны 43 дугаар тушаалаар гэж юм уу? Тий. Хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жуухчгэр шагнасан Батбаяр өгтөж авцмаад за сайд бадамж унаа гэд. За тэг их л баяртай л байсан байлгүй дээ тийм ээ. Ааха. За тэгээд энэ 2013 онд сумын сайн малчин болж исэн. 2016 онд аймгийн авраг малчин болж исэн юм байна. Бас өргөмжлөлийг хараад бодож бахархаж суулаа. За энэ өргөмжлөл нь болохоор яг одоо ингээд сум захиргаанаас энэ болохоор аймгийн удирдлагууд өгсөн. Энэ болохоор сум захиргаанаас өгсөн. Одоо
юу аймгийн авраг малчин болоход шагнал өгсөн өргөмжлөө юмаа. Эрдэнэт мал сүргийн өсгөн үржүүлж эх орныхоо эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа таны хөдөлмөр зүтгэлийг үнэлж гэж өргөмжил манай сумын удирдлагууд энэ зүгээс дурсгасан өргөмжлөө байна. Ер нь ингээд шагнал урамшуул аавна гэдэг бол өнгөрсөнд хөдөлмөрлсөн одоо хөдөлмөрийг нь үнэлэхээс гадна ирээдүйд хийх олон зүйлсийн эхлэлийг тавьдаг байх гэж боддгийг. Тийм баг. Тэгэж боддгоо. Битээр ингээд одоо өргөмжил шагнал одоо сум орон нутаг аймаг бүх захиргаа нэгжээс одоо битээр дурамшил шагналуулалт маш их баярлдаг. Хөдөлмөрийн үр дүн болов л гэж боддог. За ингээд Малчны хотод нэвтрүүлэг Архангай аймгийн Батсингэл сумын Баян уулбагийн аймгийн авраг малчин Батнасангийн зочилсон нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ хүргэсээр байна. Тэгэхээр нэвтрүүлэг өндөрлөх энэ хашинд бас малчтын залуу халаа болсон энэ хүмүүст хандаж хэлэх одоо ямар үг байна вэ? Та хоёрынхаа бас үгийг залуу малчдаа цэнхэр дэлгэсээрээ дамжуулан хүргье гэж санагдсан. Ингээд Монголын бүх малчдаа залуу малчдаа хандж хэлэхэд яг одоо энэ мал аж ахуйч ерөөсөө одоо манай монголчууд ч одоо мал шиг сайхан юм алга. Малаан сайхан дагаад шантрахгүй мал дээрээ. Шантард цуцахгүй сайхан малаа маллаад явбал их зүгээр юм байш шүү. Одоо тэгээд шинэ ирээдүйн залуу малчд хүртэл одоо энэ төв оронгороо малчд гарч ирэхэд малаа маллуул их зүгээр юм байш шүү гэж хэлмээр байна. Тий. За тэгээд бид бүхнийг бас их сайхан найрсгаар хүлээж авсан та хоёрт маш их баярлалаа. Бидэд бол одоо аль болох л одоо Малчин айлын амьдрал бол одоо маш их тэхэлдэг тийм ээ. Тэр болгоноос нь одоо амжиж ирэхийн тулд л одоо бид дөнгөж үүр гэгэрч явах үеэр бас танаа зочлоо. Тэгээд тэр цагаас хойш бас баггүй хугацаа гэртээ өнгөрөөлөө. За тэгээд бас сайхан сонирхолтой ярилцлагуудыг бас өрнүүллээ. Тэгээд манай залуу малчдад за одоо бусад орон нутгийн малчдад манаас нэг хэрэгтэй авууштай сайхан яриа өрнөсөн баха гэж бодож байна. Тэгээд та хоёрынхан одоо ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт үсэе. Одоо энэ сайхан өвлийг өнтөө сайхан даа тун удахгүй одоо хаврын сар гарах гэж байна тийм ээ. Шинэ сар гарах гэж байна. Тэгэхээр одоо бас хавртай инх цолгоод төлөө мэд боожуулаад ингээд одоо уран цагаар эргээд уулзахын сайхан үлзээтэй ерөөлийг бас төвшүүлье. Тэр ерөөл Батар шиг ээ. За тэгээд яг одоо унсан газар угаасан усныхан тань нутаг голынхан тань яг одоо цэнхэр дэлгэцээр Малчны хотын нэвтрүүлгийг үзээд сууж байгаа. Ингээд цэнхэр дэлгэцээр дамжуулан хайртай дотны хүмүүстэй нутаг голынхандад мэдчилгээ дэвшүүлэх алтан агшин ирсэн байна. Тэгээд ингээд хамгийн түрүүнд би одоо манай ээж одоо 85 6 хүрсэн настай буураа байдгийг одоо аймгийн төвд ээж самаагүй дээ. Хадам ээж нэмхүү хоёртой урт удаан наслаарай. Тэгээ бүх арангаачуудаа Монголынхаа бүх малчдаа тэгээд Батсангэлчүүдтэй Баян уулбагийнхаа малчдад тарган сайхан үйлж тавтай сайхан хаварч шаарэ. Удахгүй болох цагаан сартаа сайхан золгоод сайхан хаварч шаарэ гэж ерөөдөө. За тэр үйл сайхан сайхан уршгалтгаа. За гэргийн хувьд одоо бас хэлье гэж бодож өгдөг зүйл бас байгаа бах тийм ээ. За одоо тэр тусам одоо залуу гэргийнүүдтэй бас захиж хэлэх үг үйл одоо танд бол одоо нээлттэй байна. Малчин эзэгтэй нарт гэж. За тэгээд ингээд Монголын малчин телевизээс одоо манайд Малчны хотод нэвтрүүлэг хийж байгаа та бүхэндээ ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За тэгээд та нарыг энэ нэвтрүүлэг хийж манайхыг зурж ирсэн та нартай баяртай байна. За тэгээд одоо Монголынхаа ард түмэнд цэнхэр дэлгэцээ үтсэн суугаа Монголынхаа бүх ард түмэнд баярын мэнд түргээд тэгээд хоёр ээжтэй тэгээд эгчтэй ах эгч нартай тэгээд худ ургуудтай бүгдд нь баярын мэнд төвшүүлээ та. Баярын мэнд өргөе. Тэгээд ирж гахаа жилдээ сар шиндээ сайхан шиндэрээ мэдчихлээ. За тэгэлгүй яах вэ? За тэгээд эрхэм үзэгчтэй Малчны хотын нэвтрүүлгээ хүргэлээ. Тэгээд Батнасанхийнхаа ажил амьдралыг нэгэн одоо өдрийн цөөх хэдэн цагийг ч гэсэн та бүхэндээ хуваалцсандаа баяртай байна. Ингээд одоо Архангай аймгийн Батсингэл сумыг зорж ирсэн ажил үйлс маань өдөр сайхан
мэдрэмжтэй боллоо. Тэгээд Малчны хотын төвлөг манаас энд хүрээд өндөрлөж байна. Урлагийг маань хүлээн авч төвлөгт маань оролцсон Батнас ахыхаа гэр бүлийнхэнд бас маш их баярлалаа. Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Ингээд та бүгдийг аян замдаа сайхан яваад тэгээд ажил төрөл нь өөдрөг хямартай. Ар гэрээхт нь эрүүл инх тунх явахыг хүсье доо. За тэр сайхан шултгаа. За ингээд Монголын үндэсний малчин телевиз үзэгч та бүхэндээ Аранхан аймгийн Батсингэл сумын Баян улаагаас малчны хотын нэвтрүүлгийг хүргэлээ.